Өдрийн мэнд хүргэе бүгдд нь та бүхэн маань судлаа эзлээ дараагийнхаа илтгэлийг сонсоорой гэж хүсмээр байна. За миний хувьд энэ Breaking the Cookie Cutter буюу Ad Alliance гэдэг энэ туршлага санаачлагыг Монгол улсад хэрэгжүүлэх байгаа талаар товч илтгэл танилцуулна. Тэгэхээр энэ нь яг юу юм бэ гэхээр зар сурталчилгааны зах зээл тогтсон нэг хэв загвар байгаад байгаа. Тэрийг одоо өөрчлөх, шинжлэх ийм туршлага санаачлагыг бол Монгол улсдаа хэрэгжүүлэх байгаа. Тэгээ энэ талаар илтгэлээ явах юм байнамаа. За тэгэхээр Ad Alliance гэхээр зарим хүмүүс маань бас мэдж байгаах, мэдгүй хүмүүс бас байгаа. Тэгэхээр яг юу юм бэ гэдгийг товч тайлбарлахад бол Ad Alliance гэдэг нь яг сурталчилгааны нэгдэл юм а гэж хамгийн товчоор яриад байгаамаа. Тэгээд дэлгэрүүлэн тайлбарлах юм бол одоо бидний амьдарч байгаа дижитал 900-д технологийн томоохон компаниуд аваргууд гэж яригддаг Google, Meta зэрэг компаниуд нь энэ зар сурталчилгааны зах зээлд өөрөө хүч төрөн орж ирж байна. За зарим тохиолдолд бүр эзэгнээс суурьшиж байна гэдэг юм уу те ингэж үзээд байгаа. Тиймээс уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, медиа компаниуд хүчээ нэгтгэхэд эднэртэй өрсөлдгөөс хэмжээний аудитор буюу аудиенс болон датаг сурталчилгаа өгөгчдөд санал болгох ийм зохицуулалтыг бол Ad Alliance гэж нэрлэдэг байгаа. За тэгээд Ad Alliance зүйл гэдэг зүйл яагаад хэрэгтэй юм бэ те бид нар яагаад Монгол улсад хэрэгжүүлэе гэж бодсон бэ гэдгийг ярих юм нь бол нэг хэдэн сонирхолтой судалгааны статистикийг та бүхэнд танилцуулсан. За энэ дээр харагдж байгаагчлан технологийн авраг компаниудын зар сурталчилгаанаас олсон орлогыг 2024 болон 25 оны байдлаар энд харуулсан байгаа. За ингээд харахад бол Meta компани Facebook болон Instagram гэдэг платформоос 2024 онд 134 тэрбум Америк долларын орлого олсон юм байна. За 2025 онд энэ тоон 160 тэрбум болтлоо өссөн байна. За тэгвэл Google-ийн YouTube платформ нь зар сурталчилгаагаар дамжуулаад 32 тэрбум долларын ашиг орлого олсон бол 25 онд энэ тоо 40 тэрбум Америк доллар болж өссөн үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр энэ хоёрхан том компанийн хооронд компани цаана ямар их хэмжээний мөнгөн дүн яригдж байгааг та бүхэн бас анзаарч байгаах. Тэгэхээр сурталчилгааны салбар өөрөө энэ хэмжээний за энэс цаад хэмжээний их орлогыг олох боломжтой юм томоохон салбар байгаад байгаа. За дотоодын хувьд ямар байна вэ гэдээ аваад үзэхэд бол Монгол улсын топ 50 компани маркетингта төсөөлсөн төсвийн хэмжээг 2022 болон 24 оны байдлаар харьцуулан энэ дээр харагдаж байна. За 2022 онд бол Монгол улсын топ 50 аж ахуй нэгж маркетингта 126 тэрбум төгрөгийг бол төсөөлсөн байна. За энэ тоо 2024 онд 156 тэрбум болж өссөн буюу 24%-аар өссөн үзүүлэлттэй. За энэ өгөгдөл нь өөрөө жил ирэх тусам өссөөр байгаа гэдгийг анхаарч болно. За түүнчлэн маркетингийн энэ төсвийг зардлын бүтцээр нь аваад үзэх юм бол уламжлалт медиагаар төгж байгаа сурталчилгаа нь 2022 онд 28% таа байсан. Тэгвэл 2024 онд гэсэн чинь энэ тоон өөрөө 20% болоод 8%-аар буурсан үзүүлэлттэй. Тодруулах юм бол уламжлалт медиа буюу телевиз, радио, сонин сэтгүүлээр сурталчилгаа түгээх нь багасаад байна. За тэрийгээ дагаад нөгөө нэг сурталчилгааны орлого ч өөрөө буураад иржтэй гэдэг энэ асуудал яригдж байгаа гэсэн үг. За гэтэл нөгөө талаар бол дижитал медиа сурталчилгаа нь нийт төсвийн зардлын бүтцийн 35%-ийг эзэлсэн. 24 онд энэ хувь өөрөө 42 болж одоо 7%-аар нэмэгдсэн байгаа тий. Тэгэхээр энэ хоёрын хооронд юм 7-8% зөрүү харагдаад байгааг та бүхэн ажиглаж байгаа. Тэгэхээр нөгөө дижитал медиа сурталчилгаанд нэмэгдсэн тэр үзүүлэлт чинь уламжлалт медиа сурталчилгааг өөрөө одоо бууруулсан буюу уламжлалт медиа хэрэгсэл рүү орж байгаа тэр сурталчилгааны зардал буурж ийна гэдэг энэ асуудлыг л анхааруулж харуулдаг байгаа. Тэгэхээр 2022 онд бас нэг онцгой жил байсан нь юу вэ гэхээр дижитал медиа маркетингийн зардал уламжлалт медиагаар орж байгаа сурталчилгааны зардлыг анх удаа энэ давсан үзүүлэлт болж ирсэн. Тэгэхээр энэ технологийн шийдэл дижитал компаниудын хүч гэдэг өөрөө маш томоохон байна гэдгийг эндээс бол дэлхийд дахин анхаарах болсон. За зөвхөн энэ асуудлууд биш бизнесүүдэд бас зар сурталчилгаагаа явуулахад томоохон асуудлууд тулгарч байгаа. За энэ асуудлууд нь юу юм бэ гэхээр үр ашиггүй маркетинг болон сурталчилгаанд их хэмжээний мөнгөнд өнгө зарцуулаад байна тий. Түүнчлэн хүлээн авахч болон сурталчилгааны тэр үр дүнг хэмжихэд бол хүндрэл бэрхшээл байна гэж харж байгаа. Мөн сурталчилгаанд хуурамч мэдээлэл болон
Яс зүгөө одоо мэдээлэл контентын ажууд байрших эрсдэлтэй буюу яг энэ сурталчилгаа байршаад байгаа эрүүл орчин байгаа мó гэдгийг энэ асуудал өөрөө яригдчихин гэсэн үг. Мөн олон хэвлэлтэй зэрэг харьцах, тэдгээрээс одоо нөгөө тайлан мэдээлэл авах, яг бидний өгсөн сурталчилгаа чинь үр дүнтэй хүнд хүрсэн юм уу гэдэг юмыг хэмжихэд бизнесүүдэд бол хүндрэл тулгарч байгаа. За тэгэхээр эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Aid Alliance гэдэг имийг дэлхийд дахинд хэрэгжүүлээд байна. Тэгэхээр манай Монгол улсад энэ туршлага санаачлага өөрөө хэрэгжих боломжтой юм а гэдгийг бид нар авч үзээд энийг бол хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тэгэхээр Aid Alliance нь дэлхийд дахинд ямар байгаа юм бэ гэхээр Герман улсад хэрэгжиж байгаа туршлагыг бол тэргуун туршлага гэж авч үздэг. За Герман улсын томоохон медиа группүүд нэгдээд Aid Alliance гэдэг зүйлийг ажилуулж байгаа. За тэдгээрт нэгдсэн сувгуудаар одоо хурж байгаа бүтээгдэхүүнүүд сурталчилгаанууд нийт хүн амынхаа 99% нь буюу бараг бүх хүнд яг ижил тэгшээр хүрж ийна гэдэг энэ үзүүлэлт бол маш онцлог. За тэгээд кросс медиа буюу зөвхөн ганцхан сувг биш, дижитал болон хэвлэмэл, сошиал медиа сувгуудаар дамжуулаад сурталчилгаагаа энэ түгээх боломжийг технологийн дэвшлийн тусламжтайгаар хүмүүс төрөж байгаа гэсэн үг. За мөн автоматжуулсан сурталчилгаа болон дата цуурлаад таргетинг хийснээр сурталчилгаа гэдэг зүйлийг илүү үр дүнтэй оновчтойгоор хүргэж болох юм байна гэдгийг энэ Герман улсын туршлага бол харуулж байгаамаа. За Германд төвтэй RTL Aid Alliance нь бол зөвхөн улстай төдийгүй Европын олон улсад бас үйл ажиллагаа явуулаад салбар төвийг нээсэн байна. Тэгэхээр тэдгээр улсуудад мөн нийт хүн амынх нь 90-с дээш хувьд, за ганц хоёрхан улсад нэг 80 орчим хувьтай юм хэрэгжиж байгаа гэсэн юм үзүүлэлт бас байгаа. Тэгэхээр Aid Alliance буюу сурталчилгааны нэгдэл гэдэг зүйл өөрөө маш хүчтэй юм байна. За хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нэгтгэхэд нэгдсэн журмаар зар сурталчилгааг хүргэж чадах юм бол хүн амынхаа нийт хувьд нь хурж болох юм байна. Заавал нөгөө нэг гадны технологийн компаниудад сурталчилгааны зах зээлээ алдахгүй юм байна штэ гэдэг энэ зүйлийг бид нар анхаарч байгаамаа. За тэгэхээр Aid Alliance-ыг Монгол улсад хэрэгжүүлэхдээ бид нар технологи болон арга ажиллагаан дээр нэлээд анхаарахаар хичээж байна. Энэ юу вэ гэхээр сурталчилгааны орон зайг нэгтгэх, автоматжуулсан байдлаар сурталчилгаагаа борлуулахыг бол технологийн дэвшлийн тусламжтайгаар ашиглана, бий болгоно. За сурталчилгааг бүх сувгаараа буюу зэрэг түгээж үзэл таналт нь ямар байсан бэ гэдгийг нэг дороос хянах энэ боломжийг мөн технологийн тусламжтайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа. За хүлээн авагчдын зан төлөв, сонирхол, нас хүүсийн датаг бол цуглуулад зорилттой бүлгүүдийг үүсгэх. Энэ бол илүү нөгөө сурталчилгаа өгөх талдаа ашигтай зүйл байгаа даа гэсэн. За мөн сурталчилгаа өгөгчдөс багц сувгаар сурталчлах сонголт буюу бандлинг гэдэг үйлчлэгийг бид нэр санал болгон зөвхөн ганцхан сувгаар биш тодорхой тооны одоо телевиз, сонир, радио гэдэг юм уу энэ хэмжээгээр нь багцлаад сурталчилгаа түгээх боломж. За мөн бүх сувгаар ижил стандартыг баримтлах, за захиалагч талдаа нэгдсэн ийм дата тайлан хөргүүлдэг болно гэсэн. Энэ бол хамгийн чухал буюу итгэлцэл үн цэн гэдэг зүйлийг бий болгох ийм зүйл байгаамаа. За тэгэхээр бид нар Aid Alliance-ыг хэрэгжүүлэхдээ болохоор зорилгоо яг богино дунд урт хугацаанд төлөвлөж байгаа. За богино хугацаанд бид нар бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сурталчилгааны талбайг нэгдсэн удирдлагаар хангах. За энэ нь илүүтэй нэг платформыг бий болгоод тэрнгээр үр дүнгээ хэмжих, хяналтаа тавих гэдэг байдлаар ажиллана. За дунд хугацаанд бол Монголын топ сурталчилгаа өгөгч байгууллагуудын сурталчилгааны нэгдсэн төсвийг нь яг өөрсдийнхөө нэгдлийн сувгаар дамжуулан түгээдэг болъё. За энэ байдлаараа бизнес болон хэвлэл мэдээллийн итгэлцэл үнцэн гэдэг ямыг бий болгоё гэж харж байгаа. За дунд хугацаанд бол гадны технологийн компаниуд түрүүнд дурдсан одоо Meta, Google гэдэг юм уу тэдгээрийн Монголоос буюу манайхаас аваад байгаа тэр сурталчилгааны мөнгөө урсгалыг дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагууд руугаа чиглүүлье. За тэдний хараат бус санхүүгийн тогтвортой байдлыг дэмжиж гэдэг энэ санаачлагыг ярьж байгаа гэсэн үг. За тэгэхээр Aid Alliance гэдэг энэ ажлыг бол бид нэр хэрэгжүүлээд эхэлж байна. Тэгэхээр хамгийн түрүүнд бид нар тулгарсан асуудал нь ямар байгууллагуудыг бид нэр игнэндээ нэгтгэх юм бэ гэж гарч ирсэн. Тэгэхээр энийг шийдвэрлэхэд бол бид хамгийн түрүүнд мэдих эрхийн төлөө ажилтдаг ёс зүйтэй хэвлэлүүдийг нэгтгэж үн цэн бий болгохын тулд тодорхой шалгуур стандартыг хангасан буюу сэтгүүл зүйн итгэлцлийн санаачлага JTI гэдэг стандарт байгаа. Үүнийг Монгол улсад хамгийн түрүүнд хангасан байгаа. Энэ эдгээр дөрвөн байгууллага буюу Mongolian Fact Checking Center, NTV, Зооны мэдээ, Go гэсэн дөрвөн байгууллагатай бол хамтарч ажиллахаар төлөвлөлт ихсэн байгаа. За тэгээд эдгээр нэгдсэн байгууллагынхаа хэвлэлүүдийн нийт хандлт уншигчдын байдал ямар байна, хүн ам зүүн нэгдсэн үзүүлэлт нь ямар байгаа вэ? Бид нар нийлээд ямар хүчтэй юм бэ гэдгээ тодорхойлгоор ажиллаж байна гэж ойлгож байна. Тэгээд цаашлаад бид нар бол
JTI гэдэг энэ стандартыг хангахаар ил тод байдлаа тайлгансан. За мөн үүн дээр нэмээд яг нийтийн эрх ашигын төлөө хэвлэл мэдээллийн олон нийтийн мэдих эрхийн төлөө мэрэгжлийн ёс зүйтэй хараат бус байдлаар за мөн тогтмол үйл ажиллагаа явуулдаг. За өөрсдийн гэсэн оригинал бүтээлийг боловсруулж бүтээж түгээдэг тэдгээр хэвлэл мэдээллийн тодорхой хэвлэл мэдээллийн байгууллагуудтай бол ажиллана гэж харж байгаа маа. За тэгээд сая ярьсанчлан одоогоор яг манад нэгдсэн байгаа тодорхой 4 хэвлэл мэдээллийн байгууллагуудын хангасан JTI стандартын талаар болон мэрэгжлийн хараат бус ёс зүйтэй редакцаа баталгаажуулсан байгууллагуудын ирээдүйн төлөв ямар байна вэ гэдгийг GoGo-ийн сайтын ерөнхий редактор Адьяа Сүрэн танилцуулна. За бүгдээрэнд нь өдрийн мэнд хүргэе. За тэгээд яг гоо миний сэдв ер нь жоохон айгүй өргөн өрөөний тавигдсан байгаа. Гэхдээ миний ерөнхий ярих гэж байгаа зүйл болохоор илүүтэй нөгөө JTI стандарт гэж яг юу юм стандарт баталгаажуулснаар хэвлэл мэдээлэл ер нь ямар ашиг тус өгöd байгаа вэ гэдэг асуудлыг ихэвчлэн ярина. Тэгээд түрүү нөгөө панел хилцүүлгийн үеэр илтгэлүүдийн үеэр бас яригдаад байсан шүү дээ. Бид нар бизнесийн байгууллага юм уу эсвэл нийтийн эрх ашигын төлөөх байгууллага юм уу гэдэг дээр хамгийн түрүүнд эхлээд бас өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлье гэж бодож байна. Миний хувьд бол хэвлэл мэдээллийн байгууллагыг илүү бизнесийн чиглэлийн байгууллага, дээрээс нь илүү онцлог өөрөөс байгууллага гэж харж үзэх дуртай. За тэгээд хэвлэл мэдээллийн байгууллага өөрөө санхүүгийн чадамжтай байгаад, за дээрээс нь сэтгүүлчд ч гэсэндээ за баян гэх нь хаашаа тий мөнгөтэй байвал илүү зүгээр гэж боддог. Яагаад гэвэл одоо юу гэдэг нь жижиг сажиг эрх ашиг дээр нөлөөлөхгүй байх хэмжээний бид нар орлоготой бэжэж нийтийн эрх ашигын төлөө ажиллах боломж маань бүрднэ гэж үздэг учраас бид нар одоо манайх чи 19 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. За ерөнхийн нөгөө компанийнхаа танилцуулгыг явуулчих. Манайх Монгол контент компани за Mobicom-ийн нэг охин компани гэж явдаг хүмүүс хөвчлэн хэлэхдээ бид нарыг баян айлын хөвгтүүд гэж хэлдэг. Гэхдээ бид нар тийм биш гэхгүй. За тийм амар их яригдаад байдаг болохоор би хэлмээр байдаг аахгүй. Манайхаа одоо жилдээ те санхүүжилт манхүүжилт гэж ерөөсөө мөнгө авахгүй шүү дээ. Өөрсдөө л мөнгө олдог байгууллага учраас бид нар ерөөсөө баян айлын хөвгтүүд бишээ. Баян айлын хажууд байгаа хөвгт гэдэг юм уу юу гэх юм те. Баян айлын нэрийн доор ингээ байж байгаа дагвар хөвгт гэх нь хаашаач гэж бодож байна. Тэгээ за манайх 2005 онд үүсгэн байгуулагдсан компани. За тэгээ 2007 оноос хойш GoGo цэгийн сайтыг эрхлэн гаргаж байгаа. Одоо 19 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. За манай доор болохоор яг медиа хэсэг дээр илүү YOLO цэгийн гээ залуучуудад зориулсан сайт. За тэгээ Mamo цэгийн гээд хүүхэд гэр бүл зориулсан сайтууд үйл ажиллагаа явуулж байгаа. За сүүлийн 2-3 жилийн хугацаанд бол YOLO болон Mamo-гийн нөхцөл байдал айгүй хэцүү байгаа. Яагаад тэгэхээр залуучууд болон хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаан дээр төсөв ер нь тавигддаггүй. Дээрээс нь зар сурчлагын одоо нөгөө төлөвлөлөөд тавиад идэг орлогууд чи эднэрийг чи нөгөө худалдан авах чадваргүй гэж үзэж байгаа учраас бизнесийнхаа юмнуудыг мөнгөө тавьдгүй төсвөлдөггүй учраас энэ хоёрын санхүүгийн байдал ер нь бол нэлээд хэцүү болсон явж байгаа. Тэгэхээр хэвлэл мэдээлэл өөрөө санхүүгийн тогтвортой байдалтай бийжээж л нөгөө мэдих олон нийтийн мэдих эрх ашигыг хангах чиглэлд ажиллах юм байна гэдгийг сүүлийн 2 жил ясмахандаа шингэтэл ойлгож байна гэсэн илүү зүг баг тий. За тэгээ манайх болохоор ер нь яг хуу салбарт захим хэвлэл мэдээллийн хэрэгсэл донд нэлээд олон юмнуудыг бас хийх гээд хичээгээд ажиллаж байна. За 21 онд бол бид нар хамгийн анхны стандартыг баталуулж ирсэн. Энэ нь болохоор ISAS Media гэдэг олон улсын хэвлэлийн стандарт байгаа. Энэ талд гарсан болохоор би биш явчих. За тэгээ энэ стандартыг баталгаажуулах үйл явц бол бас нэг жил орчмын хугацаанд үргэлжилсэн. За тэгээ стандарт гэдэг чинь өөрөө юу юм бэ гэхээр бид нар нөгөө түрүүн яриад байгаа шүү дээ. Бид нар бизнесийн байгууллага юм аа аль эсвэл зүгээр олон нийтийн эрх ашигын төлөөх байгууллага юм уу гэхээр нэг талаараа бизнесийн байгууллага учраас биднэрт нөгөө нэг дагаж мөрдөх дүрм журам стандартууд байх хэрэгтэй. Стандарт гэдэг чинь өөрөө юу гэдэг нь тэг хурж болохгүй дээд өндөрлөг ерөөсөө биш. Бидний өдөр тутмын үйл ажиллагаа явж байгаа хамгийн анхан шатны босго байх хэрэгтэй гэдэг утгаараа бид нар энэ стандартыг баталгаажуулсан. За тэгээ стандарт баталгаажуулна гэдэг үйл явц чинь өөрөө нэлээ цаг зав хүн хүч дээрээс нь мөнгө санхүү зарцуулдаг ажил юм байна л да. ISAS Media-г батлуулахын тулд бид нар нэг жил хагасын хугацаанд бол бичиг баримт боловсруулах, дээрээс нь нөгөө нэг аудит хөндлөнгийн байгууллагаар аудит хийх үйл ажиллагаан дээр бас нэг 18-19 сая төгрөг зарцуулсан. Тэгээ яг хуу жилдээ 2 жилдээ 19 сая төгрөг гэдэг зарим байгууллагт бол бага мөнгө гэж болох ч гэсэн хэвлэлийн хувьд бол энэ чинь бас нэлээд том зардал байгаа гэдэг. Тэгээ дараагийнхаа жилдээ баталгаажуулалтаа хийлэх үү яах вэ гэд байжсэн үедээ бол JTI стандартын талаар мэдээлэл олж мэдсэ. За тэгээ гэрчлэгээ баталгаажуулах үйл явц бол өөрөө нэлээд жоохон урт хугацааных. Өнөөдөр миний үүрэг болохоор энэ стандартыг баталгаажуулаач та хэд маань тэгээ хэвлэл мэдээллийнхэн баталгаажуулаад эхлэх юм бол саяны Adalance нэгдэх боломж гарч ийн. Дээрээс нь өдөр тутмын үйл ажиллагаа тасралтгүй тэгээд алдаа мадаггүй явах боломжтой болж шүү гэдгийг танилцуулах үүднээс энэ стандартыг баталгаажуулах үйл явц юу болсон бэ гэдгийг илүү таниулахаар орж ирсэн. За тэгээд хамгийн ихэнд бол бид нар 2024 оны 9 сард бол нээстэй зохион байгуулсан уулзалтанд оролцсон. За уулзалтын үеэр ийм хэвлэл мэдээллийн
стандарт байдгийн байна. Тэгээд тэтгэлгээр бас стандартаа баталгаажуулах боломжтой гэдэг мэдээлэл авч ирсэн. За тэгээ 2024 оны 9 сард болохоор бид яг нөгөө хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагт хандаад за бид нэр өмнө юм стандарт баталгаажуулж ирсэн үйл ажиллагаа явуулаад бас нэлээд удажлаа тэтгэлгээр биднийг ингээд хөндлөнгийн аудит хийлгэж өгөөч гэдэг хүсэлтэд гаргасан. За энэ хүсэлтийн хариу нь болохоор хагас жилийн дараа буюу 2025 оны 3 сарын 24-нд ирээд тэтгэлэгч шалгарсан байгаа. За тэгээ гэрээ байгуулах гэдэг нь бас нэлээд үйл явц өрнөсөөр байгаад 2025 оны 8 сарын 5-нд бид нөгөө гэрчлэгийнхаа баталгаажуулалтыг аваад олон улсад зарлагцсан гэсэн үг. За тэгэхээр ер нь бол стандарт баталгаажуулах үйл явц чи юу гэдэг те өнөөгөө босч ирээд өнөөдөр оройдоо хийждэг юм ерөөсөө биш шүү. Цаг хугацаа нэлээд шаардна. Гэхдээ энэний үр дүнд бас айгүй олон үр дүн өгдөг учраас энийг баталгаажуулаач гэдэг гол мессежийг өгөх нь миний ажил байгаамаа өнөөдөр. За дараа нь юу болсон бэ гэхээр юу болсон. За JTI гэрчлэгийг нөгөө JTI гэхээр нөгөө чат GPT шиг болчихгоо JTI гэж доодох юм байна заяа. За тэгээд гэрчлэгээтэй болснороо бид нар юутэй болж ийнэ гэхээр шүү дээ тий. Нэр хүнд итгэлтэй болж ийн гэсэн үг. Одоо яагаад гэхээр чи энэ байгууллага чи өөрөө тий дэлхийн 119 орны 2000 гаруй хэвлэл мэдээлэл өөрсдөө хүсэлтэд өгсөн байж идэг. Тэгэнгүүтээ баталгаажуулсан байгууллагууд нь болохоор сүүгэн болчихоо. Одоо тэн дээр ингээд олон улсын сайтн дээр гарч ирсэн бид нар өөрсдийнхөө логотой тий хизээ баталгаажуулсан. Баталгаажуулаад орохоор нь дотор нь бид нар ямар тайлан үндслүүд байсан бэ гэдгийг бүгдийг ил тод гаргачих чинь гэсэн үг. Тэгэхээр JTI стандарт бол өөрөө угаасаа ил тод байдал, ёс зүйтэй байдлыг хангах чиглэлээр гаргаж байгаа учраас одоо стандарт баталгаажуулж байгаа үйл явц тэр дотор юу гэж бүгэлсэн бэ гэдгийг ч гэсэндээ бүгдээрээ дотор нь байж байна гэсэн үг. За тэгээд бичиг баримтууд нэлээд сайжрах боломжтой болсон. За бичиг баримтууд гэхээр одоо нөгөө хэвлэлийнхний хамгийн их айдаг юм чи бичиг баримт шүү дээ. Алтан, бичиг, журам, дүрм, үйл ажиллагааны зааварчилгаа, мааварчилгаанаас их зугтдаг. Гэхдээ эн чинь өөрөө бидний өдөртмөн үйл ажиллагаа алдаа мадаггүй явахад хамгийн чухал үүрэгтэй байхгүй тий. За тэгмүүд яг өөрөө эзэмшлийн хэвлэл мэдээллийн байгууллагууд бол харьсангуй гайгүй гэж магадгүй нөгөө эрхлэгч нь өөрөө захирлаа хийгээ тий нарийн бичгээ бүх юмаа хийж байгаа болохоор бүх юмаа өөрөө мэдж байгаа болохоор гайгүй. Ингээд нөгөө солигдоод байдаг хэвлэл мэдээллийн байгууллагууд байх юм бол эн чинь хүнээс хамаарсан үйл ажиллагаатай болох гэдэг байгаа байхгүй тий. Би өнөөдөр ерөнхий редактор байхдаа ямар асуудлыг чухал гэж авч үзэх юм бэ гэдэг үнцэг болчихж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр би байна уу, хэн байна уу гэдгээс хамаарахгүйгээр тухайн хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа яг л хийжлэх нэг түвшнөр явж байна гэсэн үг. За тэгээ олон улсын тэтгэлгүүдийг хамрагдах боломжтой болсон гэсэн Edelines-ийн хувьд болохоор ингэсэн юм. Манайх бас нэг бүтлгүүцсэн нэг юм байгаа. Бид 22 онд Grapes гэдэг нэг үйл ажиллагаа бас эхлүүлэх гээд яг энэ нөгөө хэвлэлээр энэ цорчлага байршуулга буцааж нөгөө нэг хандлтын тайлан, түгээлтийн тайлан майлан өгөхтөр асуудал гараад ирсэн учраас өөрсдөр нэг платформ нээгээд тэгээ бас фейлдсэн. Тэгмүүд энэний одоо айгүй сайн жишээ чинь энд гараад ирсэн болохоор бид нар өөрсдөө зовоогоод яах вэ гэд нэгтэж байгаа гэхгүй. За тэгээд JTI стандартаар болохоор юу вэ гэхээр 18 бүлэг нийтдээ 130 асуулт байгаа. За тэгээ үндсэн шаардлагууд хэвлэл мэдээлэл дээр ямар шаардлагууд байдаг вэ гэдэг нь бүгдээрээ байгаа. Эзэмшил оролцооны талаар асуудал түрүү нөгөө яриадсан бид нар дээр Mobicom-ийн охин компани гэдэг ч гэсэндээ санхүүжилт өгөө за манайхыг муулахгүй шүү гэдэг юм байхгүй гэдгийг нотлон гэсэн үг. За тэгээд орлого дээр ямархуу орлогуудын хувилбарууд байгаа гэдгээ танилцуулна. Сэтгүүл зүйн зарчим, хариуцлага, сонгон шалгаруулалт, сургалт энэ гэсэн юмнууд байгаа. Тэгэнгүүт одоо нөгөө сэтгүүлч авах процесс чи өөрөө өөрчлөлт сонгон шалгаруулалтын журмын дагуу явах хэрэгтэй шүү дээ. Тэр энтрийг хангаж байгаа гэсэн үг. За тэгээ орлого дээр болохоор би тэд ер нь бол ингэсэн. За үр дүнгууд нь энэ дээр харагдчихээн та хэд маань харчиж байгаа болохоор би яг нэг үрчтэн тайлбарлаад яг бидэд бол яг 21 онд бидний тухай гэдэг хэсэг гаргасан. Энэ дээр бол нөгөө манайх ямар эзэмшлийнхын дотор нь хин ажиллаад байгаа. Бид нар чинь нөгөө никнейм гэдэг нэг айгу төвхтэй юм байдаг шүү дээ. Яалтчгүй хэрэглээд байдаг. Гэхдээ одоо бол бид илүү журман дээр никнеймийг ямар тохиолдолд ашиглах вэ гэдгийг илүү тодорхой болгоцсон гэсэн үг. За тэгээд эзэмшлийн ил тод байдал, орлого, редакцийн бодлого, зар сурталчилгааны журам гэж байгаа. Зар сурталчилгааны журам яг одоо нийтлэг явж байгаа нь бол нөгөө хуулийн хүрээнд гэж явж байгаа ч гэсэндээ бид нар нийтлэх болон нийтлэхгүй байх тохиолдлуудаа бүгдийг эхнээс нь журам дээрээ зааж өгөөд гэрээж байгаа байгууллагатайгаа тохиролцож байгаа учраас дараа нь асуудал гарахгүй гэсэн үг. За тэгээ иймэрхүү журмууд байгаа. Тэгээ бичиг баримтын шинжилтээр бол илүү нөгөө сургалтын журам, зөвс контентын зохицуулалт, за шин тутам шинжлэх гэдэг дээр бол яг бид нар 25 онд бол AI-тай холбоотой зохицуулалтыг ерөөсөө оруулж ирээгүйсэн. Одоо бид яг бичиг баримтын хувьд хийгээд явж байгаа. Гэхдээ хараахан гараагүй. Юу гэдэг одоо AI-г ашиглах юм уу, ашиглахгүй юм уу? Ямар тохиолдолд ашиглахыг тий? Ашигласан бол ямар нөгөө нэг юу гэдэг юм? Их сурвалжийн хувьд яаж дурдах юм гэдэг асуудлууд ч өөр айгүй чухал асуудал болчиход байгаа. Би арай болоог үзлээ. Тэгээд хоёр миний ард зөксөд байхаар надад айгүй миний хугацаа дуусч байгаа юм шиг айгүй хэцүү байна. За тэгээд бидний хамгийн том юус юм болохоор орлогын бүтцээ зарласан явдал байлаа. Тэгээ өнгөрсөн
25 оны 9 сард бид нар орлогын бүтцээ зарласан. За эхний ээлжинд бол бид нар хагас жилээрээ гаргаад явж байгаа. 25 оны эхний хагас жил 26 25 оны 2 дугаар хагас жилээ зарласан. Ер нь бол улирал тутамд зарлах сонирхол байгаа боловч нөгөө тайлан тооцоо хийн гэдэг ажлууд ч өөр айгүй төвөгтэй. Юу гэдэг нэг байгууллагын гэрээ чи одоо хагас жилээр хэрэгцсэн байвал нөгөө хагас жилийг дүгнэхдээ тухайн хагас жил байгаа мөртлөө дараагийн хагас жил рүү орж гарч ирээд байгаа учраас энийг улирал болгонд тайлгнахад жоохон хэцүү байгаа. Тэгэнгүүт энэ дээр одоо харж байгаа бол нөгөө сурчлагаа контент бүтээл төсөл компанид ажил төрийн байгууллагын гэрээ энэ гэдгээ бүгдийг гаргачихж байгаа. За тэгээд төрийн байгууллага дээр бас асуудал гарсан. Төрийн байгууллагын гэрээн дээр бичигдсэн юмнуудаа бүгдийг гаргачаад хувийн хвшлээ гаргасангүй гэдэг байгаа байхгүй юу? Тэгэнгүүт чинь нөгөө хувийн байгууллагын гэрээ бол нууцлалын зэрэгтэй учраас тухайн байгууллагыг шууд зарлах нь жаахан тохиромжгүй тий. Тэгэнгүүт төрийн байгууллага бол угаасаа л нөгөө юугаар явж байгаа учраас хэн хаанахтай гэрээ хийж ин гэдэг байгаа учраас заавалжгүй зарлах ёстой гэж тавьсан байгаа. Тэг хүмүүс эхний цаатлын хэсгийг гаргасны дараа хүмүүс ингэж танах шал хотлоо юм гаргаад 6.3% гэж юу байдгийг ингээд энэ нэрээ яг үнэн шүү заяа. Тэгээ яг сурчлагын орлого харьцангуй жоохон багасч байгаа. Тэгэнгүүт нөгөө түрүүн бас хүмүүсийн яриадсан олон төрөлт их сурвалжаар орлогоо бүрдүүлэх гэдэг айгүй чухал. Бидний хувьд бол зоригтой ингээд ядаж нэг 8 их сурвалжтай байвал бид нар айгүй сайн байгаа байхгүй тий. 8 их сурвалжийн нэг нь ингээд нөгөө аалц шиг 8 хөлтэй ээжлэг хэд нэг хөлөө таслуулахад 7 хөлөөрөө явж ямаар тий. Тэгж санагдаад байгаа. Гэхдээ арай жоохон чадахгүй байна. Бид хэдийн хувьд яг хуу ковидын дараанаас эхлээд зар сурчлага ер нь жоохон хэцүү болсон. Банрын орлого огцон буураад дээрээс нөгөө байгууллагууд шин мэдээгээр өгөнгүүтээ бүүстэнд мөнгө зарцуулаад эхэлж байгаа байхгүй тийм шин мэдээ 440 өргөчөд сая төгрөгөөр бүүстлүүлэх гээд байгаа байхгүй тэгэнгүүт тэрэн дээр ямар эсрэг арга хэмжээ авч ийн гэхээр таны төлсөн төлбөрөөс бүүстийн чинь зардал хэвтрэхгүй гэдэг арга хэмжээ авч эхэлж байгаа байхгүй тийм тэгсэн ч ихсэн бүүстийн зардал бол ингээд тогтмол өссөн хэвээрээ байгаа учраас илүүтэй контент бүтээлтийн чиглэлээр за дээрээс нь төсөл компанид ажилладаг дээр илүү анхаарал хандуулж ажиллаж эхэлж байгаа гэсэн үг. За тэгээ хэвлэлийнхэнд ямар асуудал тулгарч байна гэдэг дээр бол түрүүнийхтэй яг ижилхэн байгууллага болгон дээр очиод өөрийгөө танилцуулаад яваадах нь хүн хүчний үед айгүй төвөгтэй. За яг борлуулалтын ажилтан байлаа гэхэд тэр чинь хүн болгон дээр очиж уулзаад гэрээ контрактны ажил гэдэг юм уу явахад айгүй хэцүү байгаа учраас тэрийг маань ингээ базаад хийждэг хүмүүс байвал айгүй зүгээр байгаа. За хоёрт нь болохоор яг сурчлагаа захиалагч бизнесийн байгууллагууд дээр тайлангаа өгье гэхээр одоо манай дээр явж байгаа нь бол яг үзэлт хандлтаа үзчихэд байгаа. Гэхдээ яг нөгөө зорилтод бүлэгт хүрсэн юм уу гэдгээ бас яг сайн тодорхойлж чадахгүй байгаа байхгүй тий хин яг уншсан одоогор бид нар бол нөгөө хэрэглэгчийн бүртгэл хийгээгүй учраас хин уншаад байгаа хин яг үнэхээр энэ мэдээллийг аваад байгаа гэдэг дээр айгу хүндрэлтэй байгаа учраас энэ тоо гаргаж ирэх айгу чухал байгаа. Тэгэхээр Adlines дээр бол ийм боломж гарч ирнэ гэж бодож байгаа. За дотооддод үнээрээ уралдаж бие биенийхээ боломжийг хаах гэж байгаа. За энэ дээр бас айгу төвхтэй би яг хэвлэлийнхнийгаа ингээд муулж байгаа юм ерөөсөө биш шүү. Гэхдээ ингэдэг яг тавьсан үнээсээ хямдруулаад ингээд өгөөд яваад ахаар чинь бидний өөрийн үндсэн зардал бид нар үйл ажиллагаа явуулж байгаа бол тий гаргасан зардлаа жоохон өсгөх хэрэгтэй шүү дээ тий тэгж өрөөсөө явахгүй байгаа. Тэгээ дээрэс нь хэвлэл дээр яг бэлэн мөнгөөр тооцоо хийдэг асуудлууд айгүйх байгаад байгаа учраас бас жоохон төвөгтэй байгаад байдаг. Тэгэхээр энэ дотоод үнээрээ уралдах гэдэг нь үнээрээ уралдахаас илүүтэй юу гэдэг тий хямдрал хитрхи хөгж байгаа ч өөрөө хэвлэлийг өнгөдүүлж байгаа асуудал болоод байгаа байхгүй тий бид нар тоног төхөөрөмж хүн хүч хүн цаг зарцуулж зөндөө олон ажлууд хийж байгаа мөртлөө тэрийг ингээд жижиг сажиг юмнаас болоод өнгөдүүлээд ивэл бид нар өөрөө нөгөө санхүүгийн сахилга баттай байх, санхүү бат байх те жижиг ашиг сонирхол буужхгүй өөрийнхөө хийх юмаа хийн гэдэг ойлголтууд алга болоод байна гэсэн үг. За тэгээ гадны зах зээл бол яг гоо илүү нөгөө Facebook, YouTube за дээрэс нь нөгөө инфлюенсерүүдэд мөнгө өгөөд идэх те рил хийлгмээр байна л гэдэг байхгүй юу? Рил чинь зүгээр юм дотор явж байгаа болохоор л үзэлт нь өндөр байгаа даа болохоос үр дүн яг ямар вэ гэдэг хэмжүүр нь өөр айгүй хэцүү болчиход идэг. Тэгэхээр иймэрхүү асуудлууд байна. Тэгээ миний гол зорилго нь энэ Adlines айгүй гоё шүү гэж хэлэх гэж байсан. За тэгээ дараагийнхаа өндөө шилжүүлье. За баярлалаа. За миний ихтгэл бас дуусчихин. За төгсгөлд нь болохоор яг энэ Adlines гэдэг бүтэц үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ бид нар технологийн шийдэл, дата нэгтгэл, хяналт үр дүн гэдэг юм амжилттай хэрэгжүүлээд чадчих юм бол бизнес болон хэвлэл хоорондын ихтгэлцэл үн цэнийг бий болгох юм байна. За цаашлаад дотоодын хэвлэлүүдийнхээ хараат бус байдал болон санхүүгийн тогтвортой байдал гэдэг зүйлийг дэмжиж чадах юм байна гэж харж байгаамаа. Тэгэхээр сурталчилгааны зах зээлийн шин төвшин Adlines-д та бүхэн нэгдхийг сурталчилж сонирхохыг уриалж байна. Баярлалаа.